Сайн байцгаана уу? Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн анагаах ухааны сургуулийн арилгаагийн тэнхимийн ахлах багш төгсөж байгаа байна. За, та бүхэнд өнөөдөр өхний их тайван уншилгааны чиглэлээр лекц уншихад бэлэн боллоо байна. За, өхний их тайван шинжилгээний үүрэг нь бол цул эдийг уйланхаагаас ялгах, цул эдийн хортой оргууг нь ялгах, зүүнний байрлал тодорхойлох, соруулга болон биопси их хөтөч болох зорилгоор бол ашигладаг байгаа. За тэгэхээр цул эдийн хортой оргууг ялгахдаа хэлбэр хэмжээ захирмаг үүсвэрийн доторх бүтцийг нь анхаарах хэрэгтэй. За өхний эмгэгүүдийн үед бол ерөнхийдөө өвдөлтгүй бэрсүү, өвдөлттэй бэрсүү, мөн өвдөлттэй боловч бэрсүү тэмдэгдэхгүй байх, бага зэрэг хөх эмзэглэлтэй байх, эсвэл хөхний давчнаас ялгарл гарах, хөхний давчны эмгэг өөрчлөлт, хөхний толгой дотгошоо татагдах юм уу, эсвэл өхний толгой шархлах гэх мэтчлэнгийн эмгэг өөрчлөлтүүд өхний хэмжээ хэлбэр өөрчлөгдсөн гэсэн ийм шинж тэмдгүүд илэрч болно. За тэгэхээр хэрвээ өвдөлтгүй бэрсүү байх юм бол өвдөлтгүй бэрсүү тохиолдлоо гэхэд энэ маань өхний өмнөч байж болно. Зүгэл хоргүй зүгээр уйланхайч байж болно гэсэн үг. За өвдөлттэй бэрсүү хувьд бол голцвол уйланхай эсвэл буглаа энэ хөл эмэгтэйчүүдийн хувьд бол горьтх гэдэг тийм ээ буглаа байж болно. За мөн өхний өрөвсөл өмнө байж болдог. За хөх эмзэглэлтэй өвдөлттэй боловч бэрсүүгүй байх нь бол голцвол биений эмтэй холбоотой мастабатинуудын үед тохиолддог байгаа. За өхний давчнаас эмгэг ялгарл гарах нь бол бас хэрвээ цусрахыг ялгацс гарах юм бол хортой авдар байж болно. Цусрахыг биш тохиолдолд бол цоргоны өргөсөл, цоргоны өрөвслүүд энэ төр бас байж болно. За хөхний давчны хувьд бол хөхний давчны өөрийнх нь бидасын эмгэгүүд бас байна. Үүнээс гадна хөхний хорт авдартай холбоотой хөхний давч дотгошоо татагдах, яг хавдартай хэсэг рүүгээ хогоош татагдах гэсэн энэ шинж тэмдэг бас илэрдэг байгаа. За хөхний хэлбэр хэмжээ бол дотроо масс ямар нэгэн үүсгэр байгаа тохиолдолд томорч болно. За энэ лекцийн маань гол зорилго нь юу юм гэхээр хитэ онцлогооны эмч нарт дэлхийн нийтээр мөрдөж буй өхний хитэ стандартыг танилцуулах зорилготой байгаа. За өхний хитэ онцлогооны энэ стандартыг BI-RADS буюу Breast Imaging Reporting Data System гэж хэлдэг. Тэгээ энэ олон улсын стандартыг бол манай 2012 онд эрүүл мэндийн яамнаас гаргасан хөхний гайдлайн удирдамжтэр энэ BI-RADS системийг мөрднө гэж заасан байгаа. За өхний хитэ онцлогоо ихтэй скрининг зорилготой эсвэл оншилгоо эмчилгээ хяналтын зорилготой хийдэг. За бүгдээрээ хөхний хитэ шинжилгээ хийхээ өмнө хөхнийхээ анатомоос давчсааны нас бие гүйцэн эмэгтэйчүүдийн хүн цээжний урд ханад 2 ба 7 дугаар харганы завсар өвчний дунд чугамаас сугны урд чугамны хооронд байрлах ба 15-аас 20 хэлтэнцрүүд буюу лобусаас тогтдог байгаа 3-5 см-ийн зузаантай эрхтэн. За хөхний хэлбэр дээр бол яадаг хэмжээн дээр яадаг вэ гэхээр хэмжээ том байна гэдэг маань зарим тохиолдолд тархалтай холбоотой өглөг эдийн бүтэц илүү байх тохиолдлууд их байдаг. За өхний эдийн үндсэн бүрдэл хэсэг болох булчирхайлаг эдүүд нь хэлтэнцрүүд энэ сүүний цугуунцрууд руу сүг ялгаруулдаг. Сугунцрууд нь нийлээд сүүний сувг буюу том лактопирус синусэст нэгдээд хөхний давчаар сүг ялгаруулж өгдөг байгаа. Тэгэхээр хөхний үндсэн эдийн завсар зайгаар өөхлөг эдүүд Куприйн холбоосууд байрладаг. Тэгэхээр хөхний хэмжээ том байна гэдэг маань бас яг нь өөхлөг эдийн хэмжээнээс бас хамаардаг. За энэ бол хөхний хитэ шинжилгээний төрслөл харагдаж байна. За арьс тэгээд арьсан доорх өөхлөг, тэрний доор хөхний бүс ингээд тэгээд доошоогоо цээжний өмнөд хана. За энд бол хөхний анатомиг сая багшийнх нь хэлсэн лобус буюу хөхний булчирхайлаг эдүүд тийм ээ. Лобусууд хэлтэнцрүүд гэж яриад байгаа. Тэгээд тэндээсээ яг нь сувгууд байна. Сувгууд нь нийлээд дээр лактопирус синусээр өргөжлөл хөхний давчаар сүг ялгаруулдаг ийм бүтцтэй. Тэр саарлаар төрслөгдсөн хэсэг нь болохоор Куприйн холбоосууд байна. Шаргал хэсгүүд нь дандаа өөхлөг эдүүд. За тэгэхээр нөгөө хитэ шинжилгээнд дээр болохоор дээр артлалынх нь 2 дугаар хэсэгт байгаа төрслөлээр ингээд арьсан доорх өөхлөг тэгээд Куприйн холбоосууд болон хөхний лобусууд тэгээд сүүний булчирхай сувгууд энэ төр маань бүгдээр яах нь нийлээд хөхний бүссийг тэр шар өнгөөр төрүүлсэн хэсэг харагдаж байна. Тэрний артталд нэг хэсэг хоосон орон зай бол байна. За тэгээд тэрний артлаар ретромамар ниспис буюу хөхний арын зай гэдэг яг энэ
яг өхний эдийнхаа булчирхаалаг эдийнхаа ард байдаг зай байгаа. За энд бол юу хийдэг вэ гэхээр голцоо пластик мэслийн үед хөх томруулах мэсэл ихтэй энд бэгийг бол хийж өгдөг байгаа тийм ээ. За тэгээд паст байгаа. Тэгээд тэрний дараа мускулус булчин цээжний өмнөд булчин харагдаж байна. За тэгэхээр өхний бүсийг сая багш нь тайлбарлсан тий арьс арьсанд орох өглөг өнгөц цайлс өхний эдийн бүс гүн хальс өхний арын зай хөглөг булчин буюу мускулус пектораlis маяр тэгээд хавирга болон гялтан хальс. Тэгэхээр бид бол өхний Хитаан онцлогооны стандарт гэхээр Америкийн арилжаагийн коллежоос гаргасан стандартыг дэлхийн нийтээр мөрддөг байгаа. Тэгэхээр улс орон болгон өөр өөрийн стандартуудыг гаргахдаа тодорхой хэмжээний судалгаатай тэр судалгааныхаа үндсэн дээр баг зэрэг энэ дээр тэр категори буюу яг дүгнэлтэн дээр жоохон өөрчилж ингэж гаргасан байдаг. Ер нь бол яг үндсэн чиг нь бол ерөөсөө энэ Америк арилжаагийн коллежийн Баярад стандартыг тэр чигээр нь хэрэгэлдэг байна. За энэ стандарт дээр зааснаас 7.5 МГц стэйж давтамжтай үүсгэн бүртгэгчийг хэрэгэлдэг. За фокусын бүс нь голомтын дунд тохирсон байх. Дүрсийн тодорлыг энгийн уйланхайг цуллаг үүсгэрээс ялгахгүйцээр тохируулах. Өхний голомт дөөрчлөлтийг перпендикуляр 2 проектод гарсан байх. Голомт дөөрчлөлийн хамгийн дээд хэмжээг авсан байх шаардлагатай гэж үздэг. Мөн голомтод өөрчлөлт нь зайлшгүй хийсэн байх тэмдэглэгээнүүд байна. Энэ дээр болохоор баруун хүү, зүүн хүү гэдгээ зайлшгүй бичиж өгнө. За тэгээд тэрнээс гадна голомтод өөрчлөлтийг бол 4 квадратад хувааж үздэг. Өхний товчоор дайруулад перпендикуляр 2 шугам татаад тэгээд яг нь гадна дээд квадрат, гадна доод квадрат, дотор дээд квадрат, дотор доод квадрат гэх мэтчлэнгээр ингээд 4 квадратад хувааж үзнэ. За тэгээ өхний товчоо бол төвлөөд цагийн зүйний дагуу диаграмаар ас үзүүлж болтгоо. За тэгээ үүсгэн бүртгэгчээ болохоор өхний товчноос хэр зэрэг аслагдсан байгааг хэмжиж тавьдаг байна. За мөн мэдээж энэ үйлчлүүлэгчийнхаа овг нэр, бүртгэлийн дугаар, төрсөн он сар өдөр, шинжилгээ хийсэн он сар өдөр, тэр шинжилгээ хийж буй эмнэлэг, тасаг, эмчийн нэр бол тодорхой байх ёстой. За энэ дээр харахад бол өхний Хитаан шинжилгээ хийхдээ сая 7.5 МГц стэйж давтамжтай үүсгэн бүртгэгч ашигладаг гэсэн. Тэгэхээр 7.5-аас дээш шугам үүсгэн бүртгэгчийг ашигладаг байгаа. За эхний төрслөл дээр бол конвекс үүсгэн бүртгэгч, гүдэр гадуурутай үүсгэн бүртгэгч харагдаж байна. Тэгэхээр гүдэр гадуурутай үүсгэн бүртгэгчийн хувьд бол энэ өхний шинжилгээ хийхэд жоохон тохиромж муутай. Тэр төрслийг харахад бол 3.5 МГц гүдэр гадуурутай үүсгэн бүртгэгчээр өхний Хитаан шинжилгээ хийгээд үзэхэд тэр харагдаж байгаа байдал нь бол харьцангуй бүтгэн сайн ялгарч харахгүй байна. Тэгвэл шугам үүсгэн бүртгэгчээр хийгээд үзэхэд их тодорхой үүсгэр маань харагдаж байна. За тэгэхээр өхний Хитаан онцлогоог шугам 7.5 МГц стэйж давтамжтай үүсгэн бүртгэгч ашиглан шинжилдэг байна. Өхний Хитаан онцлогооны заалтын үед харьцангуй залуу эмэгтэйчүүдийн хүнд бэрсүү тэмтрэгдэх, маммографийн хэвийн бус зураглал илрэх, өхний товчноос эмгэг ялгарл гарах, жирэмсэн эмэгтэйчүүдийн хүнд өөрчлөлт гарах. Ягаад тэгэхээр жирэмсэн эмэгтэйчүүд маань туяаны ачаал авч болохгүй тийм ээ, шууд маммографи хийж болохгүй байгаа. За мөн өхний буглаа маститийн үед мөн давтан үзлэх өхний мэслийн дарах хяналтуудын үед бол хэрэгэлдэг байгаа. За бас Хитаан хяналтанд дор эдсийн шинжилгээ авахдаа зайлшгүй эхо хяналтанд дор хийх шаардлагатай. За эсвэл маммографийн хяналтанд бас хийж болдог, МРИ хяналтанд ч хийж болдог байгаа. За уйланхаас оруулах ажилбар хийхэд бол бас хөтөж болгож ашиглана. За мөн өхний эдийн нягчил ихтэй эмэгтэйчүүд бол өхний Хитаан бол шууд заалтаар хийдэг. Тэр өхний эдийн нягчил ихтэй гэдэг нь юу юм гэхээр маммографийн шинжилгээ бол ер нь 40-с дээш насны эмэгтэйчүүдэд үндсэн урьдчилан сэргийлэх үзлэгийн аргадаа орж ирдэг байгаа. Тэгэхдээ тухайн тохиолдолд дааврын ямар нэгэн хямралтай эмэгтэйчүүд маань өхний Хитаан, өхний тэр доторх булчирхаалаг эдийн бүтцэд хамгаалсан нягчил өндөртэй байх юм бол тухайн тохиолдолд маммографийн шинжилгээгээр үүсгэр илрүүлэх гэдэг төвхтэй байдаг. Тийм болохоор өхний эдийн нягчил ихтэй эмэгтэйчүүдэд эхо шинжилгээгээ төрүүл сонгодог байна. Мөн маммограф маань цацрагийн ачаалтай шинжилгээ учраас туяанд хэтэд мэдрэг эмэгтэйчүүдэд эхо шинжилгээ хийдэг. Өхний хавдрын удамшлын анамнезтэй хүмүүс бас эхо шинжилгээ хийдэг. За бидний энэ нөгөө мөрдөх гээд байгаа Баярад буюу Breast Imaging Report Data System гэсэн энэ системийн маань яг нөгөө сурах хүч нь бол энд харагдаж байна. За тэгэхээр энэ олон улсын стандарт бол анх 1992 онд анх энэ олон улсын стандартыг бий болгосон. За тэгээ 95, 98 он, 2003 он, 2015 онуудад шинжилсэн байгаа. 15 оноос хойш шинжлэгдээгүй байгаа. За 2025 онд бол дараагийн шинжилэл гарахаар ер нь бол
төлөвлөгдсөн байдаг. За тэгэхээр энэ түрүүн багш нь хэлсэн үүсгэн бүртгэгчийн байрлал захтаа өхний довчийг төвлөөд тэгээд перпендикуляр 2 шугам татаад тэгээд баруун зүүн хөхөө дурдаад аль квадратад байгаагаа тоочж чинь гэсэн тийм ээ. Тэгэхээр энэ дээр ингээд баруун талд нь баруун хөх, зүүн талд нь зүүн хөх гэдэг ингээд төсөөлөд үз. Тэгээ өхний довчоо дайруулад перпендикуляр 2 шугам татсан байна. За доод талд нь бол нөгөө цагийн зүүнний дагуу диаграмаар үзүүлсэн байна тий. Тэгэхээр энд бол яг вэхээр өхний довчноос аслагдсан зайгаа бичиж өгнө. Ямар нэгэн үүсгэр мас илрүүлэхэд биднес маань өхний хитаавын шинжилгээгээ одоо хавдрын скрининг буюу эрт илрүүлэхэд хэрэглэх гээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр скрининг шинжилгээнд дээр үүсгэр мас олдлоо гэхэд өөрчлөлт олдлоо гэхэд тэрийг хэдэн цагийн төвшөнд аль хөхөө эсвэл аль квадрат дөө за бүрд наривчлах юм бол хэдэн цагийн төвшөнд дөө өхний довчноос хэдэн сантиметр зайдвэ гэдгийг тодорхойлж бичнэ гэсэн үг. За жишээлхэд баруун хөхний 12 цагийн чиглэлд тийм ээ. Энэ мас байна гэдгийг тоочж өгнө гэсэн үг. Тэгээ хөхний довчноос аслагдсан зайг нэмж дуртаж өгнө гэсэн үг. За тэгээд заашгүй 2 перпендикуляр хавтгаагаар наривчилж үүсгүүрээ шинжилнэ. За хэмжилт ихтэй бол ерөнхийдөө үндсэн 3 хэмжилт авдаг тийм ээ. Ягаад гэхээр үүсгэр мас гэдэг маань орон зайд байгаа. Тэгэхээр орон зай хэмжилтийг тэгэхээр өргөн, урт, зузаан 3-ыг бол заашгүй хэмжиж өгдөг байна. За тэгээд олдсон үүсгэр масаа болохоор дотор нь хэлбэрээр нь 100 хэлбэртэй, дугуй хэлбэртэй, зөв бус хэлбэртэй гэдэг 3 ангилчдаг байгаа. За ийм хялбархан ер нь хялбарчилж өгсөн стандарт байхгүй юу? За дараагийнх нь болохоор тогтцоор нь арьстай параллел уу, параллел бус уу гэдгийг хардаг. Тэгэхээр хэвтэй зөөвөн буюу арьстай параллел. Нэг үгээр хэлэх юм бол өндрийн хэмжээнээс өргөний хэмжээ нь илүү үүсгэр. За нөгөөх нь болохоор өндрийн хэмжээ нь өргөний хэмжээнээс илүү үүсгэр гэж үздэг. Тэр нь болохоор арьстайгаа параллел бус. За ингээд 2 ангилчна. За дараагийнх нь болохоор зах хэрэмгээр нь болохоор цагираг бус гэх 2 ангилна. Тэгэд цагираг гэдэг нь бол угаасаа ойлгомжтой тийм ээ. Жигэд юм цагираг бүтцтэй. Цагираг бус гэдэг нь болохоор зах хэрэмг нь бүдэгхэн сайн ялгарч харагдахгүй тийм. Эсвэл өнцгөлсөн. За тэгээд бичилт олигонтой байж болно. Мөн юм цацарсан. Үүсгэр нь сайн анзаарагдахгүй байгаа юм шиг тийм цацарсан хэм маягтай байж болно гэсэн үг. За хэл хязгаараар нь бас яах нь вэ гэхээр эргэн тойрныхоо орчныхоо эдээс сайн ялгарч харагдаж байгаа. За эсвэл шинэ орчныхоо эдээс ерөөсөө сайн ялгарч харагдахгүй байгаа буюу эхоген хаалаа үүсгэсэн. Эхогений хүрээ үүсгэсэн гэж ингэж хоёр ангилж болно. За мөн та бүхэн мэдж байгаа эхо шинж тэмдгээр нь болохоор эхо ойлт орно гэсэн үг тийм. Эхо ойлт орно, эхо ойлт ихсэн буюу хайперехогеник. За эхо ойлт багсан хайпоехогеник. За тэгээд эхо ойлт орчныхоо эдтэй адилхан буюу айзоехогеник. Холимог эхо ойлттой буюу комплекс масс. Мөн анехогеник үүсгэр гэж ингэж ангилж болох нэ эхо ойлтгүй. За дууны долгионы арын сарнилын шинж тэмдгээр нь сарнилгүй, сарнил ихсэн, сүүдэрсэн гэд ангилчихна. За мөн энэ яг нь 2-оос дээш шинж тэмдэг хосолсон бас байж болно. Тэгэхээр та бүхэн харж байгаа энэ төрсөн дээр ямар ч сарнилгүй цэвэрхэн ардлын хэсэг нь тий энэ эхо төрсөн дээр харагдаж байгаа дээдлийн хэсэг маань юу гэсэн үг вэ? Урд хэсэг гэсэн үг шүү дээ тий. Доошоогоо л ард хэсэг болоо явчихдаг. Тэгэхээр өөсгөрийн ард хэсэгт ямар ч сарнилгүй байж болно. За эсвэл сарнил ихсэн гэдэг нь баг зэрэг хоёр талаасаа ингээд сүүдэр өгөөд эхэлсэн байж болно. Эсвэл бүр акустик сүүдэр өгсөн байна гэсэн үг. За үүнээс гадна яг биднүүсийн шинжилгээ хийж явах явцад нэмэлт ийм өөрчлөлтүүд бас байж болно. Энэ дээр сувгийн өөрчлөлт байж болно, сувгийн өргөсөл, за эсвэл Куприйн холбоосын өөрчлөлт, хаван, бүтэц хэвдрэл буюу дисторшнууд тэгээд арсны зузаарл, арс татагдсан шинжүүд гэх мэтчлэнгийн нэмэлт өөрчлөлтүүд бас ажиглагдаж болно. Тэр болгоныг тоочж чинь гэсэн үг. Гэхдээ бас яг л нөгөө цагийн зүүнийхаа дагуу байрлаа заагаад явчихна гэсэн үг. За мөн өхний хор тавдрын гол шинж маань ялангуяа дактал карцинома инситу буюу сувгийн доторх байран өмнгийн хувьд бол шохоочлтуудаар хилэрдэг байгаа. Сувг дотор бөөгнөрсөн бичил шохоочлтуудаар. Тэгэхээр энэ шохоочлт маань эход бол их харьцангуй муу дүрслэгддэг байгаа. Тэгвэл бас харагдана. Тэгэхээр үлэмж шохоочлттой буюу том шохоочлттой энэ 0.5 мм-ээс дээш. За голомт дөөрчлөлт харагдлаа гэхэд тэр дотроо шохоочлттой, бичил шохоочлттой эсвэл голомт дөөрчлөлт ерөөсөө харагдахгүй мөртлөө зүгээр ингээд эд дунд ийм бичил шохоочлтын өөрчлөлт байж болно. За энийг бол бас сайтар ялгаж харах шаардлагатай. За
За тэгэхээр энэ нь болохоор нөгөө дөрөв багш нь хэлжсэн ерөнхийдөө хөхний скрининг илрүүлгийг бол маммографийн шинжилгээ нь 45-аас дээш насндаа илүү мэдрэг шинжилгээ байдаг. Ягаад тэгэхээр нөгөө хөхний эдийн ягчил сүнний булчирхай хөгжил маань буураад ирдэг. Тэр үед бол яг вэхээр илүү нөгөө нэг өөхлөг давмгаалаад ирдэг учраас маммографи хийхэд бол илүү масс үүсгэрүүд маань илүү тод харагддаг байгаа. Тэгэхээр тэн дээр бол яг нь биднээс ерөөсө тэмдэгдэхгүй байгаа массан дээр ийм бөөгнөрсөн бичиж шохочлтыг олж илрүүлдэг онцлогтой байгаа. Тэгэх юм бол шууд юу гэх вэ? Энэ нь дактил карцинома инситу байна, сувгийн доторх байран хүн байна гэж оншилж болдог. Тэгвэл яг энэ дактил карцинома инситугийн хувьд бол яг вэхээр хитаан шинжилгээ маань жоохон мэдрэг бус байдаг. Тэгэхээр энэ дээр сайн анхаарч дарайл болохоор тэр бичиж шохочлтуудыг та бүхэн маань олж харахыг хичээх хэрэгтэй байх нэ. За мөн үүнээс гадна бас онцлог ийм тохиолдлууд байж болно. Цэгрүүт бичил уйлын ханууд, арьсан дээрх болон арьсан доторх үүсгүр янз бүрийн одоо сүүлийн үед бол хүмүүс маань яадаг болсон гэхээр алтан утас суулгах гээл те янз бүрийн бодисууд бас арьсан доороо гоо сайхны зорилготойгоор шахуулдаг болсон. За энээс гадна яг вэхээр гадны битүүд хөх томруулах хагалгаа хийлгсэн байж болно тийм ээ. Бээгүүд одоо хоёр дахь төрслөл дээр бол ерөнхийдөө юу вэ гэхээр гадны бит байна те. Тэгэхээр энэ гадны битээс бол ямар ч төрслөл байхгүй шууд ингээ артефакт үсээд явцдаг байна. За мөн хөхн доторх тунгалгын булчирхаанууд томорсон байж болно. Мөн сугны тунгалгын булчирхаанууд бас томорсон байж болно. За мөн хэрвээ колор доплер буюу өнгөт доплерын горимтой тийм их тайван аппарат байх юм бол та бүхэн маань өнгөт доплероор заашгүй үүсгэр шалгах шаардлагатай. Тэгэхээр энд бол яг нь голомт дүүсгэрийн дотор судасчил тодорхойлогдож байна уу үгүй юу те хажууд нь байна уу хүрээлэн буй орчны эдэд тархамал хэлбэрийн судасчил нэмэгдсэн байна уу гэдгийг сайтар ялгаж харах шаардлагатай. За сая багш нь та бүхэнд яасан бэ гэхээр өхний хитаавын онцлогооны стандартыг хамгийн энгийнээр тайлбарлалаа. Тэгэхээр энэ өхний хитаавын онцлогооны хийхэд анхаарах үүсгэр илрүүлээд шинжлэх зүйлсүүдийг тайлбарласан. Тэрний дагуу та бүхэн одоо энэ төрслөл дээр үнэлгээ өгөөд үзтээ. Өхний хитаавын шинжилгээний зурган дээр. За бүгдээрээ ажиллаад дууссан байх гэж бодож байна. За тэгэхээр өөрсдийнхөө хэрхэн зөв ажилласныг шалгаад үзээрэй. За та бүхний ажилласантай таарч байгаа байх гэж итгэж байна. За дараагийнх нь. За энэ дээр болохоор яг вэхээр бид хитаавын шинжилгээ хийгээд энэ бол бичлэгийн стандарт байхгүй. Ерөнхийдөө та бүх маань хитаавын шинжилгээгээд хэрхэн дүгнэх вэ гэдэг нь. Тэгэхээр хэлбэр, зах ирмэг, тогтоц, хэл хязгаар, эхо ойлч шинж тэмдэг нь за дууны дэлгөөний арын сарнил байна уу, шохоочл байна уугүй юу гэдгийг дүгнж өгнө гэсэн үг. За мэдээж орон нутагт хийж байгаа шинжилгээнүүд дээр магадгүй color doppler-ийн горин байхгүй бол тэрийг заавал оруулах шаардлагагүй байх нь. За хэрвээ байгаа бол биднээс нэмэлтээр ашиглавал их сайн байх нь. За тэгээд энэ дээр яг нь дүгнэлт өгнө. Дүгнэлт нь болохоор нөгөө Байрац категориороо категори 3 гээд зөвлөгөөн дээр 6 сарын дараа давтан хитаавын шинжилгээ хийхээ гэдэг үнсэн байна. Тэгэхээр 6 сарын дараа гэдэг маань энэ нь хоргоо үүсгэр байна гэсэн үг байна. За тэгвэл дараагийн төрслөлийг бас үнэлээд үзээрэй. За үнэлээд дууссан байх гэж бодож байна. За шалгаад үзье бүгдээрээ. За та бүхний таамагласантай ижилхэн байна уу? За зөв бус хэлбэртэй, бичил долгионтой, параллел бус, эхогенний хүрээ үүсгэсэн, эхо ойлт багтай, за дууны дэлгөөний арын сарнилт ихссэн, дотроо бичил шохоочилттай үүсгэрт өөрчлөлт байна гэдэг. За тэгээд нэмэлт өөрчлөлт сайн харагдахгүй байна. Тэгээд энийг маань Байрац категориор 5 гэж үнэлсэн байна тийм ээ. Тэгээд 5 дугаар үнэлгээ заавалчгүй биопси авахаа. Энэ бол хортой хавдрын шижигтэй байна гэдгийг зааж өгсөн байна. За дараагийнх нь. За дараагийн дүрслэлийг үнэлэхэд оролдоод үзээрэй. Хэлбэрийн хувьд, хэл хязгаарын хувьд тэ тогтцсон ямар байна? Орчны эдээсээ ялгаралтай байна уу? Эхо шинж тэмдэг нь ямар байна гэд тийм ээ. Дууны дэлгөөний арын сарнил байна уу? Шохоочл байна уу гэх мэтчлэнгээр.
За шалгаад үзье. За зөв бус хэлбэртэй байна тийм ээ. Ерөөсөө хэлбэр төрсөн тодорхой бус байна. За мөн цацарсан зах хэрмэгтэй байна тийм ээ. За босоо 100% байна. Ерөнхийдөө өндөр нь өргөнөөсөө илүү. Эхогены хаалга үүссэн байна. Яг тоочны бүр их гоё тийм жигд зах хэрэг харагдахгүй шүү дээ тийм ээ. За мөн эхо альт багтай үүсгэр байна ойлгомжтой. Мөн нөгөө акустик сүдэр тэр чигээрээ доошоо өгчихсөн. Шохоочлт бол ерөөсөө харагдахгүй байна. За тэгэхээр дүгнэлтэн дээр юу гэхээр баяр атсараа категори 5 бас л биопси авах гэдэг үнэлгээ өгнө. За тэгэхээр сая ингээд өрсүүдийг харахад яаж яах гэсэн үг хоргүй болон хортой үүсгэрүүд бол эрс ялгаатай харагдаж байна те. Баяр атс 5 гэх тусмаа категори нэмэгдэх тусмаа хортой үүсгэр болоо явчихж байна тийм ээ. За тэгэхээр эхний дүрслэл дээр болохоор их цэвэрхэн зах хэрмэгтэй, жигд зах хэрмэгтэй нэгэн төрлийн бүтцтэй их ойлт багассан хэвтэй зөвөн үүсгэр байна. Ямар суудсчлалт байхгүй тийм ээ. Сүүдэрчлэлт байхгүй. Ямар нэгэн эмгэг эхогены хаалга үсээгүй. Тэгвэл дараагийнх нь болохоор босоо зөвөн тогтцтой. За тэгээд цацарсан хэм маягтай ийм үүсгэр байна тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө хоргоо үүсгэрийн шинж нь бол 100% хэлбэртэй үйл ялэг долгионцсон хурамч нэмгээ хантай байдаг. За тэгвэл хортой үүсгэрийн шинж нь болохоор зөв бус хэлбэртэй, зах хязгаар нь тодорхой бус бичил долгионтой, шохоочлттой, салбарлсан хэм маягтай, мөн сувгийн өргөсөл хавсарсан байж болно. Төвийн сүдэрчлэлт голцоо өгдөг байгаа. Тэгэхээр нэг акустик сүдэр их өгдөг. Эхо альт багассан буюу бүтэц нэг төрлийн бус. Өндрийн хэмжээнд өргөний хэмжээнээс их буюу арьстай параллел бус гэсэн энэ шинж тэмдгүүд бол ер нь хортой үүсгэрийн шинж байдаг. За тэгвэл аль нэг энэ хитавын шинжээрээ аль нэг хэсгээрээ хортой үүсгэрийн шинжийг агуулсан байх юм бол энэ маань яг нь эргэлзээтэй үүсгэрийн шинж болоод өгчдөг. За тэгэхээр биднээс яг нь үнэлгээний категораа юу гэж дүгнэдэг вэ гэхээр категори 0 гэдэг нь бүрэн бус. Бүрэн бус буюу заавалчгүй нэмэлт шинжилгээ шаардлагатай. Эцсийн дүгнэлтийг хийхин тулд нэмэлт шинжилгээ шаардлагатай, тодруулах шаардлагатай гэсэн үг. Зөвхөн эхоогоор дүгнэлт өгч чадахгүй нэ гэсэн үг. Нэмээд маммографийн шинжилгээ хийдэг юм уу, өөр ямар шинжилгээ вэ тийм ээ. За лаборатори дээр хөхний хавдрын маркер үнэлж болно. За дээрэс нь MRI шинжилгээ хийж болно. Болохгүй бол мамма сцинтиграфи буюу цөмийн шинжилгээч хийж болно тийм ээ. За биопси авч болно. За тэгвэл категори 1 гэдэг нь бол сөрөг зүгээр эрүүл хөх. Ямар ч эмгэг илрээгүй үүсгэргүй. Категори 2 гэдэг нь болохоор хоргүй үүсгэрүүд. Энд болохоор хортой хавдрын шинж тэмдэг байхгүй. Одоо цэвэр юм simple cyst юм уу? Энгийн уйлынхаа байх жишээтэй тий. За энэ тохиолдолд бол наснаас хамаарч давтан үзлэг хийдэг байгаа. За категори нас өндөр байх тусмаа л ер нь эрсдэл болоо явцдаг учраас яадаг вэ гэхээр энэ тохиолдолд ахмад насны хүмүүст бол илүү ойрхон хугацаанд хянах шаардлагатай гэсэн үг. За категори 3-ийн хувьд бол хоргүй байх магадлалтай. За энд бол хортой шалгуур илэрхгүй. Жишээ нь фиброаденом. За мөн богино хугацааны давтан үзлэг хийдэг энэ тохиолдолд. Тэгэхээр категори 3-ийн хувьд бол яг үхээр эдэн үүсгэр үүссэн байгаа учраас уйлынхаа биш идэрхэг юм бүтцүүд үүссэн байгаа учраас харьцангуй богино хугацааны давтан үзлэг буюу 3 сарын хяналтыг илүү зохимжтой гэж үздэг. Бүр шаардлагатай бол 1 сарын дараа ч гэсэн давтан харж болно гэсэн. Томрол байна уу гэдгийг шалгах гээд байгаа. Өөрчлөлт орж ирэх нь үү гэдэг. За дараагийнх нь категори 4 хортой байх с жигтэй. Энэ бол хортой байх магадлал бага боловч эргэлзээтэй. Нөгөө эргэлзээтэй үүсгэрүүд ороод ирэх нь шүү дээ. Тэгээ зайлшгүй эдийн шинжилгээ хийх шаардлагатай тохиолдолд эсвэл их том хэмжээний үүсгэрүүдийн үед бол биднээс категори 4 гэдгийг тавьж өгнө. Тэгэхээр suspect lesion гэж яриад байдаг. За категори 5-ын хувьд бол хортой байх өндөр магадлалтай, зохиарах хэмжээ авах шаардлагатай. Категори 6-гийн хувьд бол хортой. Яг мислаар аваад тэгээд хортой нь батлагдсан гэсэн. Эдийн шинжилгээгээр хортой нь батлагдсан гэсэн үг. За тэгэхээр одоо бид энэ хитавын шинжилгээгээ дүгнэхдээ хөхний хитавын шинжилгээгээргээд зүүн хөхний 12 цагийн орчимд тийм ээ. За тэгээд энэний дараа яг нь хөхний довчноос тэдэн сантиметр аслагдсан 3 см зайд гэж бичсэн байна тийм ээ. Тэгээд зах хэрмэг тод бичил долгионцсон хэлбэртэй. За эхо альт багсан үүсгэр байна гэх мэтчлэнгээр яг нөгөө илэрсэн өөрчлөлтүүдэд тоочод өччихнэ. За заавал өөрчлөлт илэрхгүй бол тэр болгоныг заавал тооцох шаардлагагүй гэсэн. Илрээгүй өөрчлөлтүүдийг. За эсвэл та бүхэн маань яг нөхөр саяын хөхний хитавын онцлогооны төрөний нөгөө нэг хийгээд байсан юм нөгөө шууд бөөрн гэлтсэн шүү дээ тэрүүн шиг яг тэмдэглээд явчих болно тэр юугаа тавиад тэр хүснэгтээ тавиад. За тэгээд дүгнэлт нь болохоор цаагалчгүй дүгнэлт оруулж өгнө. Категори 3 зүүн хөхөнд хоргоо авдрах магадлалтай 6 сарын дараа хитавын шинжилгээр хянана гэдэг. За энэ дээр бол 6 сарын дараа хитавын шинжилгээр хянаж гэнэ категори 3 дээр. За манай Монгол орны хувьд бол та бүхэн маань
харьцангуйгаар одоохондоо мэрэгшээгүй байгаа тохиолдолд болж л өгвөл 3 сар богино хугацааны хяналтыг илүү чухалчилж үзээрэй. За анхаарал тавьсан явдалд баярлалаа.